Jahan yoksa. Yaşura. Тийм. Өөрөө тунгийн хойноос хөөцөлдөх нь асуудлыг шийддэг арга биш ээ. Өгөөжт байдал руу л тэмүүлэх нь асуудлыг шийддэг арга. Тийм. Ийм байсан. Болсон зүйлийг нь хүлээн зөвшөөрөөд болох зүйлээ сэргийлэх нь л чухлаа. Энтэд бид нар дотоод зэгцээ болсон явдлын гаргалга хизээнээс хэн ноён урвсан одоо хинэн тандаа туршаваа гэд тэм нэг дотоод итгэлгүй тийм самуун цаг руу орчхож байгаа юм а. Жамуу хаамын юу буруу хийстэй ойлгов. Ангаагаа тэнгэр минь намаа гэвээгээд залбирал мөргөл рүү орсон доо хөөр хиймэн. Тэгээд ах нь юм чин одоо амдынхаа үрийг гацааж нь болохгүй шүү дээ. Зогсоож болохгүй. Тийм үү? Одоо аюул тийм үү цаашид хэрхийг харсаар байж алдахгүй гэдг нь ирсэн учраас сэтгэлээ олоо. Арилж байгаа хөөцөлд ахуугаа тэтдэг. Шинээр ямар л санаатай баг залуун хүмүүн байна. Тэр болгоныг чадхыгаа хэрээр тэтгэж, хамчхыгаа хэрээр амжаад хаад өмнө. Тэгж ажиллаж итгэлийн далбарт буцаж орно. Харин чи нүгэлтний гисгээгээд нүгэлтэн болдог. Ихээ сэн тоглоомонд орчлоо. Ах нь ч бас гэдэл. Нэг хилцэл одоо нэг иймэрхүү болоод тэр анд гэдэг юмтайгаа эвлэрээч айл болоо. Чадахгүй л гэж байна жамууга. Чи чадах одоо бүхий сувгийг олоорой. Хүн тийм үү нэг агуулна гэж сэтгэхээр аргаа олдог доо миний дүү гэдэл. Нэг нарийн юмэрсэнгүй. Тэгээд 8 лөө арилжааж ин хийх. Тийм. Тэгээд өнгөрөөд нөлхнуудаар нь дамжиж байгаад татаартай ивтэй байгаагаа шиглэж онгуудыг таарч арилжаа хийн гэдэг юм. Жаахан ярвхтай зам дээр ах уу гэдэг чинь ял мэт хэцүү болж байгаа юм л та. Онгуудад итгэж болохгүй замын дээрм чинь тийм үү? Төрийн эсрэг урвалдагч болно. Иймээс нь бүр ингээд цэгцрээд гараад ирэхээр чинь тал нь хаана байгаа, талцсан хуваагдсан ямар байгаа нь харагдаад. Тийм үү? Хүндхэн жилийг л тойрож байтал. Харин тэмүүч минь өөрийн нэрийг сэвтээсэн том үйл явдал. Эйсэ. Юу нэ? Тэмүүч өөрийн нэрийг сэвтээх том үйл явдал. Алтан улстай нийлж татарыг зогсон явдал шүү дээ. Алтан улстай нийлж татарыг зогчоод эргэж ирэхдээ
Зүрхнээ хусчихсан. Зүрхнийг шүү. Өөрийнхөө агуулсан ардыг шүү. Баярлаа Тэмүүчэн минь ээ. Чи ч бас хувхаа тэн нэг амтэн юм даа л болсон. Ингэж нөгөө өндийж байгаа гэл баач өслөлтөө талбараа харуулж жамуухаас дутхааргүй өвөөгүй тэнэг гэдгээ нотлохоор чинь яах буцаад манаар дуудаж зүрхэнтэй нийлж байсан байрантай нийцэж байсан урлаач ид доо жижиг сажиг уртан дарах дууд маань доо тогтоод та нийл дэргэдэл зүгээр юм байна өө. Залуусын дэргэд явж байгаад залбирал мөргөлжгүй өгчих юм байна. Боли. Ингэжл Уваго хоёр тэнэг залуу гэдэг нэр ардуудын дунд үүсэж байгаа юм аа. Ухах нь. Тэмүүчэн дагах юм бол алтан улсын боол болох юм байна. Жамуухыг дагах юм бол гисгээл заягт нь хөнөөлгөх юм байна. Тогоонд чанагдах юм байна. Гэдэл. Тэгхэл сая нэг учрыг нь олж байгаа юм. Нахон гүлэг гэж энэ нэгүүдээ овооч хамгийн бузар булаа бүхнийг хийсэн ноён бүгд л бараг тэрийг нь мэддэг. Гэхдээ яагаад тэрийг нь хүлээн зөвшөөрөөд энэ ард түмэн хөдлөөд байсан юм бэ гэдгийг олж мэдж байгаамаа. Энэ юу байсан бэ гэхээр бүгд нүгэлтэй учраас өршөөгдөх орон зай хайж байдаг. Бүгд нүгэлтэй учраас бүгд бүдэрдэг учраас бүх хүмүүн алддаг учраас амьдарч болно гэдэг зөвшөөрөх эрхийг л хайж байдаг. Ойлгоно. Бүгд сэтгэлдээ тайсан бусдад илчилж чадахгүй тийм нэгэн алдаатай байдаг учраас тэр амьд явж байсан нүглийн талбар нь тийм жигшил зэвүүцэл боловч энэ амьд явж байгаад би ч амьд явж болно гэж итгэлийн талбар уруугаараа эргэлдэж байсныг анзаарсаа. Ухаж байна уу? Хүн төрлөختөнд тийм үү? Хүн төрлөخت манцуунаас гарсан бүхэн нүгэлтэн шүү дээ. Тийм байтал би ноён болоод амьдарч чадна гэсэн итгэлийн золбоо байх хэрэгтэй болж байгаа юм л та. Хэдий адгууслаг байж ич төдий тийм үү? Нүгэлтэн байсан ч энэ миний хажууд нь жижигхэн шүү дээ гэж амьдрах итгэлийн харанхуй од болж итгэлийн тийм үү? Харанхуйн од болж байсныг гэнтэл ойлгосон юм да. Хүмүүн гэдэг чинь тийм л амт харьцуулдаг. Хар шөнийн харанхуй одоо гэж од дотроос хамгийн содон од оч дотроос нь хамгийн түнэр гал. Ийм хүнийг устгах чаарч цэвэр ариуны гисгэгч тахил тайлгийн зөлөгтөн болж харагдах нь аргагүй шүү дээ. Магнаага шааж нь унгааж л байгаа юм да.
Уухгүй байна уу? Тавтай. Яа тамтай цагаар хинтэй жиших вэ? Тийм моной ч одоо байхгүй юм уу та? Осор жамаа та жишилтэй биш. Энэ тэнэг нь байхад би амьдарч болно гэж харьцуулдаг л байхгүй юу? Энэ алуурчин нь байхад нь тийм үү? Энэ нийгмийн жигшүүрт алуурчин нь байхад би амьдарч болно гэдэг зөвшлийг хүмүүс хайж байдаг. Тэндээсээ түүнийг нь жигшдэг. Нухаж байна уу? Тийм. Зүрхэн дээр бол дотроо яг юу болсонг нь мэдэхгүй. Ямар тааж тентийн дараатай тэмүүчин хүрээд хэлж бүл цуглуулах нь эрс зогсож харин бүл бүлтээсээ хүн алдах нь эргээд бидний тогтворт байдлыг шилжүүлж байгаа юм. Үүний дараа татаруудыг нар тугас шүтэн дээр отох тулаанч гэсэн. Монголчуудын хувьд бол тэмүүчинд сөрөг нэрийг үүдгсэн явдалт. Өстний өстөн эцэг өвгдийн амин золиос бүлт болгоны бүлээн аминд хүрэгчдтэй нийцэж өөр зураа дайдахын үзүүрт нь морилж татар та нийцэж алтан улсыг нь зохих байтал алтан улстай нийлж татарыг зохиж байгаа нь өөрийнх нь бүлд нь хүндхэн үеийг дагуулсан гэдгийг би гадарлаж байна. Энэ нь яаж намд мэдэгдэх нь мэдэгдэн вэ гэхээр таргуутайг дагагчд буцаад оол ирж энэ дээр ургууд бангуудаар явдаг чимээ бид нэр авсан явдал бий. Ургуудууд тийм үү? Урвсан боловч бид нартай хамтын гэрээг үчгэлээ. Улсын бодлогын хүрээнд ойлтор сэцний итгэл тэмүүчинд жаахан базаахгүй байгаа нь бид нартай тонон дээрэмдэж эсэргүүцхийн оронд тэнцүүхэн шиг жинтэйгээр өгөө аваагийн гэрээтэйгээр өлчөртэй амьдрах явдал харагдж л байва. Ингэжэл тэмүүчин жамууха хоёрын бие ард түмнээ хуваалдах үйл явдал тодорхой болсон доо. Энтэйс нь хойш тэмүүчинд итгэхгүй байгаа дээр жамууха тэмүүчин өөртөө итгэж цуглуулсан ард түмэн дээр сэтгэл дэмжихийг л хийнэ. Энэ дөрөөн дээр 8-тай жин татчихсан байсан та Меркуттай 8-тай Эраттай жамуухын сөлбөлтэн сайжирсан. Жамуухын тооцоо бидэнд айлтгын өнцгөөс нь үзвэл эв гэрээнд хүрсэн байхад тэмүүчин намайг дагнаа. Ийм л үзэл шүү дээ. Хинчээгвэ харин тийм үү? Энчээгвэ тэмүүчин лүү довтолж сул талыг натгаж суурага чааг нь ажиглаж байгаад
хаштаж байгаад уруулах оролдлого ээлэхгүй байсан нь эргээд агуулах бидэнд ашигт бутрааж болохгүй. Одоо бол хүндэлцэхэд дотоодын тайн самуул нэмэгдэн. Тэм одоо буцаж тайтаж болохгүй. Эмээс ахс минь зөвлөж хайрлаарай л гин шүү дээ. Жамууха. Нохомчтай байна уу? Ташуура. Тэгээд эндэж эдий бодолтой байгаа жамуухыг бид нэгэнтэй эвгээрээд манай энэн олсон хартнийгээр чиний нэрээр үйлдсэн тул одоо таргуутайг нь чөлөөлё. Энэ агаач баахан ч бас тартагтаа туллаа. Сэтгэлж тартагтаа туллаа. Чи хаан бол. Ангижэлгүр хаана өргөмжилсөө. Ангижэлгүр хааныг өргөмжилсэн түүхтэй. Тэрижил даргуудагийн энэ хөл уруу таарах ёстой болсон юм. Урууг нь таараж чихрийн шидэг шижин гэдэг өвчин мэднээд болтын одоо залгаа өвчинг энтэс болоод бүтэн хөлөө тайруулахад хүрч байна. Бүлээн хөл нь харалчихсаа. Энэ нь цаашаад алгуур үхлийг л илэрхийлдэг учраас ард түмнийг нь агуулах танхилгүй болж цаашлаад таргуудагийн хүүгээр нь туг тахий гэхэд хэтээ бага настай явдал учирч байгаа юм. Нас нь болоогүй. Нөгөө төвөр хабуулаа юм уу, ампхаа юм уу, отуулаа юм уу, адаан таашихаас нөгөө сэлгээ төртөөр хүн нэгэнтийг нь агуулчихъя гэхэд тэгээд дээр алтан очир нэг хүнгээд амраг садан авгууд байдаг ч гэсэн да. Тэмүүчинтэйгээ сүлбэлдээд түүнийг л хаанаар өргөмжилсэн үнэнтэйс нь хоош. Тэгжэл бүл хооронд нь бэйнэд итгэчгээд ирээд рүү сүлбэлдээл тэмүүчний байрыг нь эвээсэн дээр нь эргүүлчих гээд байгаа нь харагднаа. Догч байна уу? Энэ чиг муу да. Энэ л их муу байхгүй юу? Эмээс л хэрвээ ямар дайнд тэрэн тэмүүчнгээр оролдож байгаа ах дүүтэй дөхтүүд нь тэмүүчнийг алтан улстай сүлбэлдүүлэх гээд байгаа ноёдыг нь харваас устгасуу. Хатуугаас нь зайлуулсуу. Энэ үрс хүүхдүүдийн мөрөөсөх ертөнцид нь ивээс ах нь болж чадахгүй гэхэд эрчийг нь унгаах бузар нь болж байгааг нь жигш. Эмээс л өөрийн үеийнхнийхээ өмхий санааг нь сайтар тэмтрэн шүү дээ. Нохож байна уу? Энэ тэмүүжинг алтан улстай сүлбэлдүүлээд байгаа ноёдыг устгах учигт. Тэм. Миний дургу гэвэл би энэ гүнгод би маш их дургу. Жалларын энэ мухлагийн эцэг. Хайр дотн зүсхэн тээх санд нь байхдаа л олон ирчүүдийг дайчин болгож өсгөдөг нэг сайн нүр байдаг ч хэлээд. Эсэргээр дотоод бахаа хангаад сүн улс алтан улстай сүлбэлдэх гээд байдаг
нэг тийм авир байдаг термүүд. Тэр нь энэ эрдэн залуучуудад хэшиг мэт харагдавч эрчиндээ бусдын боол болох замыг л залсан шүү дээ. Тийм үү? Энтэй замыг засахгүй бол алтны боолн болно. Юун тэр алтанган эзэлж их Монгол улсыг нь байгуулах. Тийм үү? Нөгөөх нь төөдгөн баруулаасын үг. Мөн л багштан хүмүүнтийн хувьд цэргийн эрдэмтийн хүчтний хувьд тийм үү? Хэм билээ тэр чинь. Тай суухаат уу. Тайрч гэсэнд гүнгоо тай хойлдож байгаад хишигтийн талбарт ахлууд илгэх гэж байгаад хэцүү замнал руу өвгүүдийг оруулж хаж магадгүй. Эд нарын нэр нь бол цэрэг даачин бэлтгэдгээр энэ жамуухын талд гүйсэн ч тэр, Тэмүчний талбарт гүйсэн ч тэр, урд та даалд сүлбэгдэйний дарангууд оруулчаад магадгүй итгэдэггүй хүмүүс. Ямааны хайрлжааны талбарт их харанхууд тэд нарын сүлбэгдлээ бий байдаг. Гэмн харин ярих уу би чамд ташуура. Тэдэн угсааны чүүлөөгийн угсааны салбартын чинцүү гэдэг ноёнтой харилж далдтаа хийдэг. Ойлгоно уу? Тэр чин алтан улсын баруун гарын түшмэдийн 3 дахь зэрэгтийн ноён байхгүй юу? Тэгэхээр алсаас алтан улсын ашгийг харж байгаад энэ жамуух Тэмүчин хоёроор туг тагч гэж магадгүй гэж хардж байгаа юм а. Гаяах моны харилжаа алтан улсад байдаг ч гэсэн зүүн гарын ноёдуудын зөвшөлтсөл дунд хэн хэнд ашигтын байдал дээр хэцүүхэн улс төртийг бол холбодоггүй. Тийм ч учраас зүүн гартын бодлогоос баруун гартыг тамдан гихчээр энэ ховд нан одоо амбар хий сүр юмыг бодож байж магад гэж сэрдгийгч гэсэнд төсөөлөгдөж дийлээд байгааг үгүйсгэх хэрэггүй шүү дээ. Цаашаа гэвэл Арбекки энэ үүсвэн. Урд хойд одоогийн алтан улсын олон чиг сүлбэлдээнтэй охин урган хүртэл алтан улсын гүнчүүдээ одоо хатан багтан. Иймээс Монголын төрийг арилжиж маг гэж сэрдэж байгаар нэгэн мөн тэр Арбекки бол гэвчээгээ амьдралын хэмнэл нь ахуйн үйл нь энэ олон жил зүтгэхтэй бүр нэг тийм өвөөгүй юм хийхгүй дээ гэж итгэдэгч гэсэндээ энэ гоо маажиг хоёрт бол өвөөгүй хийчихэр хүн чанарын ёс заншлын зөрчил гарч магад. Яагаад үгүй юу? Энэ ялангуяа дайчин бэлддэг хүний дорой зан гэж байдаг юм. Нөө. За чи бод. Чи өөрийнхөө өсгдөг жанждыг, өөрийнхөө өсгдөг хүүдийг үхээр танд
Цэвэрлийг луулна гэж байх уу? Эсвэл тийм үү? Гэрээтийн талбарт гэтэлхийг санах уу? Гэтэлчлэхийг санах уу? Ийм тавиал тусгаар улсын бодлогод багш хүн зохимжгүй юм шүү дээ. Нохож байна уу? Би хаар бэхийг яагаад тоолохгүй байна гэхээр тэндээс цэргийн хүч гардаггүй. Цэргийн хүчний санхүү гардаг учраас бүр тийм шийдвэрлэх тулаан руу урвагч болохгүй. Ухах нь. Энж тооцооныхоо хүрээнд сайн муу байсан ч одоо нэгүүдээ овооч гэсэнд их гүн харанхуй алтан улс сүм улс руу сөлбөлдгээтэй хүн. Үрсээ дайтуулахгүй төлөө энэ улсыг тахиж гэж магадгүй нэгэн багш байсан. Одуулж оршихуун нийлээсэн нь сайн хэрэг. Тайсан цэргийн хүчийг нь боожуулж чаддаг жанждын төртийн эрхийг баг байлгахыг хичээх хэрэгтэй болж байгаа юм л да. Ухаж байна. Энэ л үйл явдал бодлогоо бичин цуст ханхүү гэдэг нэрээр нэрлээд байгаа юм.